Сайн байцгаана уу? Тархал зүйн шинжилгээ ухааны судлах зүйлийн талаар ярилцъя. Өнөөдрийн хичээлээр судлах сэдэв тархар зүйн талаарх ерөнхий ойлголт, тархах зүйн тодорхойлолт, ухагтун, тархах зүйн судлах зүйлсийн талаар ярилцсанаа. Эпидемиолог гэдэг нэрийн утгыг авч үзье. Эпидемиологи гэдэг нь Demos logos гэсэн ийм грек үгээс гаралтай бөгөөд the doctrine want is among or happening to people буюу хүмүүсийн донд ямар үзэгдэл юу болоод байгааг судлах гэсэн ийм утга санаатай грек үг байдаг байна. За үндсэн мэдээлэл буюу түгээмэл хэрэгэлдэг түлхүүр ойлголтууд бол тархал зүй бол нийгмийн эрүүл мэндийн шинжилгээ ухааны үндэс болдог. За тархар зүйн ухаамын эрүүл мэндийг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулдаг. За өвчний үүсэл хөгжлийн талаар зураглалыг гаргаж тодорхойлж тархал зүйн хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. Мөн эрүүл мэндийн бодлогыг нотлоход тулгуурлан шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм аа. Тархар зүйн шинжилгээ ухааны онолын үндэслэл нь бол нэгдүгээрт хүний өвчин ямар нэгэн зүй тогтолцоогоор тохиолддог. Ив гинтхэн зүгээр байж байгаа л гараад ирдэг байна. Хоёрдугаарт хүний өвчин бүр шалтгаан болон урьдчилан сэргийлэх хүчин зүйлтэй байдаг. Тэдгээрийг системтэй судалгааны үр дүнд тогтоох боломжтой гэдгийг тархар зүйн шинжилгээ ухааны гол онолын үндэслэл гэж үздэг. Тухайлбал бид одоо COVID-19 гэсэн энэ халдварын вирусын халдвараар байхад энэ ямар нэгэн зүй тогтлоор яваад нууц үедээ, далд үедээ тухайн далд үед байжгаад халдварлах замтай агаардлын замаар гих мэтчлэн ямар нэгэн зүй тогтлоор явагдаж хахад энэ өөрөө вирусын шалтгаантай байдаг жишээтэй ч юм уу урьдчилан сэргийлэх арга нь бол вакцин байх жишээтэй. Эдгээрд үндэслээд бол тархар зүйн шинжилгээ ухааны онолын үндэслэл бол ерөөсөө энэ хоёр зүйлээр дээр л үндэслэж байгаамаа. За тархар зүйн шинжилгээ ухааны тодорхойлолт бол Лас гэдэг эрдэмтний тодорхойлсон тархар судлалын лавлагаан дээр байсан тодорхойлолтыг ярих гэж байна. За энэ өнөөдөр бол дэлхийн улс орнууд болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тархар судлалын талаарх тодорхойлолтыг өргөн дэлгээр хэрэгжилж байна. За тархар зүй гэдэг нь бол тодорхой хүн амын эрүүл мэндтэй холбоотой үзэгдлийн тархалт тодорхойлогч хүчний зүйлийг судалж түүнийхээ үр дүнд эрүүл мэндийг хянах, сэргийлэх юм боломжийг олгодог ийм шинжилгээ ухаан байх нэ. За судалгаа гэдэг нь маань маш олон байдаг, олон төрөл байдаг. Жишээлбэл тандалт судалгаа, ажиглалт судалгаа, таамаглал шалгах судалгаа, аналитик болон туршилт судалгаа гэсэн олон туршилт судалгаануудын хэлбэрийг хэрэгэлдэг тархар зүйн шинжилгээ ухаанд. За энэ тодорхойлолтын тархалт буюу дистрибьюшн гэдэг ухагтунд юу ордог юм бэ гэхээр ямарваа нэг нөлөөнд өртсөн бүлэг хүмүүсийг цаг хугацаа орон зайд нь энэ шинжилгээг хийж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр бидний бодит жишээн дээр ковид гэдэг маань хаагуур ямар хугацаанд аль үйлдэл аль нутаг оронд илүү тархаад байна вэ гэдгийг бид харж байгаа. За энийг судалдаг. Үүний бол тархалт дистрибьюшн гэж нэрлэдэг байна. За тодорхойлогч хүчин зүйл гэдэг маань эрүүл мэндэд нөлөөлдөг тэр хүчин зүйлүүдийг хэлдэг. Энд бол биологийн хүчин зүйл гэхээр бактери болон вирус байна. Хим, физикийн хүчин зүйлүүд байна. Мөн нийгмийн соёлын, эдийн засгийн, генетикийн болон зан үйлийн энэ олон хүчин зүйлүүд бол альва өвчмөдийг үүсгэхэд нөлөөлдөг, хүний эрүүл мэндэд нөлөөлдөг байх нэ. Үүнийг бол тодорхойлогч хүчин зүйл буюу детерминант гэж нэрлэдэг. За эрүүл мэндтэй холбоотой байдал, үйл явдал гэж юу юм бэ? За өвчлөл байна, нас баралт байна. За мөн өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг эерэг болон сөрөг үзэгдлүүд байна, зан үйлүүд байна. Эрүүл мэндийн таатай болон таатай бас нөхцлүүд байна.
эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хандлага, хүрээ, чанар энэ болгоныг бол эрүүл мэндтэй холбоотой үйл явдал гэж үзээд энийг судалдаг байна. За мөн бүлэг хүн ам гэдэг нь болохоор тоон үзүүлэлтээр илэрхийлж болох ижил төстэй тодорхойлж болох шинж чанартай хүн амыг бүлэг хүмүүс гэж. Тархар судлалын шинжлэх ухаан бол илүү бүлэг хүмүүсийн доторх үзэгдэл юмсыг судалдаг. Мэргэжлийн онцлогоор нь уурхайч юм уу эсвэл малчтын донд ямар үзэгдэл болоод байна, ямар өвчин байгаад байна, эсвэл аль нутаг оронд халуун оронд ямар байх нь, эрс тэрс өөрс амжилттай оронд бол ямар үзэгдэл байх нь гэдгийг бол энэ хүмүүсийн дунд ямар үзэгдэл байх вэ гэдгийг бол судалдаг байна. За эдгээрийг одоо судлахчаад хамгийн гол нь бол энд эрүүл мэндийг дэмжих ямар аргууд байна, хамгаалах ямар аргууд байна, нөхөн сэргийх болон хянах ямар аргууд байна гэдгийг тодорхойлдог юм учиртай шинжлэх ухаан юм аа. За судалгаа гэдгийг дэлгэрүүлж ярив. Судалгаа гэдэг маань тандалт судалгаа гэж юу хэлж байгаа юм гэхээр тандалт судалгаа буюу surveillance of disease гэдэг маань өвчний тандалт, халдварт өвчин болон хорт автар, гаж хөгжил зэрэг аливаа өвчнийг хянах арга замыг тодорхойлохын тулд өвчний арал тархалтыг бүх талаас нь тасралтгүй ажиглаж байгаа тандалт судалгаа гэж. За бид өнөөдөр тандалт судалгааг маш өргөн жишээн дээр харж байна. Жишээлбэл ковидын үед бол яаж тандалт судалгаа хийж байна вэ гэж. Тэгэхээр одоо бид нэг хаалга, нэг гэсэн одоо энэ шинжилгээ аваад байгаа нь болохоор хүн амын дунд ковидын тандалтыг хийж шүү дээ. Ковид өвчтөй хүмүүсийг илрүүлэх гэж тандаж судалж байгаа. Энэ бол тандалт судалгааны нэг хэлбэрээ. За ажиглалт судалгаа гэдэг бол судалгаанд нөлөөлж үзүүлэхгүйгээр хөндлөнгөөс бодит байдлыг ажиглаж судалдаг. Жишээлбэл хавдар. Энэ хавдар өвчин ихсээд байна уу, буураад байна уу гэдэг нь одоо хавдрын шин тохиолдлыг бүртгэж авснараа олон жилийн чиг хандлагыг харж энэ судалж байгаа судалгааг бол ажиглалт судалгаа гэж хэлнэ. Таамаглал шалгах судалгаа гэдэг бол үржилсэн ямар нэгэн дүгнэлтийг шалгаж нотлох. Таамаглал гэдэг бол альва нэг зүйлийн талаар одоо үнэн юм уу худал байх урьдчилсан дүгнэлтийг таамаглал гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ өсвөр насны хүүхдүүдийн дунд биеийн жингийн илүүдэл нэмэгдээд байна гэсэн таамаглал дэвшүүлээд түүнийгээ шалгах, нотлох энэ одоо судалгааг таамаглал шалгах судалгаа гэх юм байна. За аналитик судалгаа бол заавал харьцуулах бүлэг ашиглаж таамаглал шалгадаг. Харьцуулах бүлэгтэй эрүүл болон өвчтөй хүмүүсийн бүлгийг хооронд нь харьцуулах жишээтэй хавдартай, хавдаргүй хүмүүс гэж гэдэг юм уу. За туршилт судалгаа бол өвчин нөлөөлөх хүчин зүйл болон зан үйл зэргийг өөрчлөх, мөн эмчилгээний аргаар өвчний үе шат явцыг өөрчлөх зэргээр туршилт хийдэг. Шин юм, хуучин юмыг хооронд ялгаж судлаач гэдэг юм уу. Нэг туршилт судалгаа гинэ. За тархалт гэдэг юу ямар ойлголт юм бэ? Фреквенс буюу давтамж. Тархалт гэдгийг ойлгохын тулд бол хоёр одоо хугацааныг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт нь давтамж. Энэ давтамж гэдэг бол хүн амын дунд тодорхой өвчин эмгэг болон эрүүл мэндтэй холбоотой үзэгдлийн тохиолдох тоог хэлж байгаа. Энэ өвчин хэдэн удаа тохиолдох нь вэ? Энийг бол давтамж гэж хэлж байгаа. Энэ давтамжаар бол тархалтыг илэрхийлэх нь шүү дээ. За зураглал гэдэг маань эрүүл мэндтэй холбоотой үйл явдлыг хүний шинж төрх, байршил, цаг хугацааны байдалд нь уялдуулан зураглал гаргадаг. Жишээлбэл цагаар гаргаж болно. Өдрөөр 7 хоног сар улирлаар. Одоо ковидд бид яаж гэнэ өдрөөр зураглал гаргаж штэ. Өдөр тэдэн хүн 50 хүн 30 хүн 20 хүн гэдэг байгаа чинь бол өөрөөр хэлбэл энэ өвчний тархалтын зураглалыг гаргаж байгаа. Зураглалыг харуулдаг байгаа. За байршлын зураглал гэдэг маань хот хөдөө орон нутаг бүс газар зүүн байвал зэрэг. За энэ ковидээр бас бид ойлгож байна. Улаанбаатарт тий, Дарханд тий, Архангайд гэдэг ингээд байршлын зураглалуудыг гаргаад судалж байна. За мөн хүний шинж төрх, нас бүс, гэрэлтийн байдал, нийгмийн эдийн засгийн байдал, ажил эрхлэлт, дадал зуршлаар нь бас энэ зураглалыг гаргаж болдог. Өөрөөр хэлбэл ковид өвчин хэдэн насны хүмүүсийн дунд илүү тохиолдоод байна. Эрэгтэй эмэгтэй хүнд илүү байна уу гэх мэтчил. Нийгмийн эдийн засгийн хувьд бол ямар ажил эрхэлдэг. Эсвэл одоо эдийн засгийн ядуу хүмүүсийн дунд илүү одоо ядуу буурай орны дунд байна уу? Эсвэл өндөр хөгжилтэй орнуудын дунд илүү тархаад байна уу? Гэх мэтчлэнгээр ингэж зураглал гаргаж одоо тархалтыг шинждэг байна.
За тодорхойлогч хүчин зүйл гэдэг маань өвчлөл болон эрүүл мэндтэй холбоотой үзэгдлийн шалтгааныг тодорхойлж байгаа. Хүний эмгэг болон эрүүл мэндтэй холбоотой өвчин үзэгдэл ямар нэгэн зүй тогтолгүйгээр тохиолддог вэ гэж бид түрүү ярьсан. Тэгэхээр энэ ямар шалтгааны улмаас энэ өвчлөл үүсээд байгаа юм бэ? Энэ эрүүл мэндэд өөрчлөлт гараад байгаа юм бэ гэдгийг тодорхойлогч хүчин зүйлс буюу детерминант гэдэг. Үүнийг бол тархар зүйн шинжилгээ ухаан мөн судалж олж тогтоохыг зорддог юм аа. За дараагийн нэг хэсэг бол эрүүл мэндтэй холбоотой байдал болон үйл явдал гэж. Тэгэхээр орчин үеийн тархар зүйн шинжилгээ ухаан өвчнөөс гадна эрүүл мэндийн бусад олон үр дагаврыг судалдаг болсон. Тухайлбал зөвхөн өвчин гэхгүйгээр өөр бие инжин илүүдгч гэдэг юм уу? Гэмтэл, осол гэмтэлч гэдэг юм уу? Ийм олон одоо үзэгдэл юмсыг тодорхойл үздэг, судалдаг болсон учраас энэ эрүүл мэндтэй холбоотой үзэгдэл гэдгийг бол зөвхөн өвчин гэж ойлгохгүй үр дагавар гэсэн нэр томьёогоор ерөнхийд нь хэрэгэлдэг болсон. Ямар үр дагавар энэ ямар зүйл нөлөөлөөд ямар үр дагаварт хүргээд байна. Өөх тос идээд ямар их хитрхи хэрэглүүл ямар үр дагаварт хүргээд идэг юм бэ? Хүн хитрхи их тааруул ямар үр дагаварт хүргээд идэг юм бэ ч гэдэг юм уу? Их мэдчлэн энэ агаарын бохирдол гэж нь ямар үр дагаварт хүргээд байгаа юм бэ? Ийм мэдчлэнгээр бид үр дагаврыг бол илүү судалдаг. Эрүүл мэндтэй холбоотой хүний эрүүл мэндэд гарч байгаа үзэгдэл юмсыг судалдаг. Үүнийг бол бид одоо тархар судлалын шинжилгээ ухааны бас нэг гол чухал хэсэг байх нэ. За бүлэг хүн ам тархар судлалын шинжилгээ ухаан бол илүү хувь хүн гэхээсээ илүү бүлэг хүн амын донд өөрчлөлт гарч байгаа өөрчлөлтүүдийг илүү судлахыг сонирхдаг шинжилгээ ухаан. Тэгэхээр эрүүл хүн ам гэж байна. За мөн чочмог болон архаг өвчтэй хүн хүмүүсийн бүлэг дотор судалж болно. За чочмог өвчтэй буюу ковид өвч авсан чочмог ковид өвчтэй хүмүүсийн донд ямар шинж тэмдэг гараад байна, юунаас болдгийм байна, яавал идэгж гин гэх мэтчлэнгээр энэ бүлэг хүмүүсийн донд эсвэл одоо архаг өвчтэй, сахарын диабеттэй ч юм артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүсийн донд юу болоод байна, яагаад, юунаас болоод байгаа гэх мэтчлэнгээр ингээд судалж байгааг бол бид бүлэг хүн ам. Ер нь бол тархар судлалын шинжилгээ ухаан бол аль болох бүлэг хүн амын донд гарч байгаа түгээмэл үзэгдлүүдийг судалдаг ийм шинжилгээ ухаан юм аа. За эдгээрийг ингээд судалж шинжилснээр яах юм бэ гэхээр өвчнийг эрт илрүүлэх, эрт онцлох арга замыг хайна. Онцлогын эмчилгээний шинэ аргуудыг тодорхойлно. За мөн энэ эрүүл мэндийг дэмжих ямар арга зам байна? Хяналт хандлтын ямар тогтолцоо байх юм? За энийг төлөв бодлогын үндэслэл яаж болгох юм? Тархар зүйн судалгааны үр дүн бодлого болон практикт хэрхэн нэвтрүүлэх юм бэ? Зэргийг бол одоо судалдаг, тодорхойлж гаргаж өгдөг ийм одоо чухал шинжилгээ ухааныг бид тархар судлалын шинжилгээ ухаан гэдэг. За энийг бол түрүүний тодорхойлолттой адилхан эпидемиологи гэдэг бол юу гэж судалдаг ухаан, шинжилгээ ухаан системтэйгээр одоо тархалтыг өөрөөр хэлбэл тархалтыг бол давтамж болон зураглалаар нь шалтгааныг бол үр дагавар болон эрсдэл хүчин зүйлүүдийн одоо гэж судалж эрүүл болон өвчтөй тодорхой бүлэг хүмүүсийн донд судалгаа явуулдаг ийм одоо шинжилгээ ухаан юм. Ингэснээр нийгмийн эрүүл мэндэд одоо өршлөн сэргийлэх хянах үйл ажиллагааг бол тусгаж гаргаж өгдөг ийм одоо шинжилгээ ухааныг тархар судлалын шинжилгээ ухаан гэж байна. За тархар судлалын шинжилгээ ухааны гол онцлог бол би тархар судлал, тархар зүү гэж яриад байгаа. Тэгэхээр зүй болон тархар судлал хоёр бол одоо нэг үг. Зарим номон дээр тархар зүй гэж бичдэг, зарим номон дээр тархар судлал гэж бичээд идэг. Тэгэхээр энэ үгийг бол нэг үг гэж ойлгоорой. Би өөрөө бол тархар судлал гэж одоо ярих ойлгох одоо хүсдэг юм аа. За судалгаа нь бол олцсон хүн амын донд хийгддэг гэж би ярьсан. За хүний хувьд бол хүчин зүйл exposure тийм ээ ба үр дагавар outcome хоорондын хамаарлыг тогтоогоод энэ хоёрын хооронд хамаарал ямар хамааралтай байгаа юм, ингээ өвчлөлийг бууруулах ямар арга зам байгаа гэдгийг л
судалдагаараа бусад шинжлэх ухаанаас ялгаатай энэ боломжийг олгодгоороо. За жишээлбэл туршилт судалгаа амьтан дээр одоо зоондор химийн бодисыг хийж турсныг шууд хүнд болгож тусах бол бас учир дутагдaltaй. Бид аль болох одоо шинжлэх ухаан гээл юм болгоны бодитоор ингэж амьтан дээр дур. Тэгэхээр чинь хүн бол амьтан шиг шууд химийн бодисыг одоо зэлгээд урчдаггүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол бас жоохон зөрүүтэй. Тэгэхээр энэ тархар судлалын шинжлэх ухаан бол ерөөсөө ийм бодит байдлаас аль болохоор ингэж хийсвэрлэж юмыг хийсвэр хугацаанаар тооцоолж гаргадаг ийм одоо тандалт судалгаа хийж гаргадагаараа их онцлог ийм шинжлэх ухаан байдаг. Жишээлбэл микроскоп харахаас одоо 20 жилийн өмнө ус бохирдсон өвчин одоо бохирдсноос өвчин үүсгдэг юм аа гэдгийг бол мэдээд арга хэмжээ авч ирсэн ийм түүх байх юм аа. За энийг бол одоо бид холерийн түүх дээр мэднэ. Урд талын лекцэн дээр бичигдсэн байгаа. За тэгэхээр тархар судлалын тодорхойлтыг ингэж ихэвчлэн одоо гадны ном хэвлэлд бол энэ 5W-г одоогоор тэмдэглэж үзэж байна л да. Нэгдүгээрт бол энд what, who, where, when, why гэсэн ийм 5W-гаар хэлсэн одоо зүйлээр тодорхойлж гаргаж ирж байна. Тэгэхээр what гэдэг нь одоо онцлогоо болон эрүүл мэндтэй холбоотой үзэгдлийг тийм ээ яаж хин хаана тийм ээ ямар орон зайд ямар одоо хизээ их мэтчлээ одоо шалтгаан нь ямар хүчин зүйлээс болоод байгаа энэ өвчин яаж тархаад байгаа гэдэг нь яаж хэрхэн тархаж байна гэх мэтчлэнгээд энэ асуултнуудад хариулдаг ийм одоо 5W-гийн асуултанд хариултыг авдаг ийм шинжлэх ухааныг тархар судлалын шинжлэх ухааны тодорхойлтон дээр оруулсан байна. Ийм 5 одоо зүйл ухтун бол энэ багтсан байдаг байна. За тэгэхээр эпидемиологийн гол зорилго бол ерөөсөө урьдчилан сэргийлэх. Энэ ямар арга замаар энэ өвчин яаж ямар шалтгаанаар тусаад байгаа, хэн тусаад байгаа, хаана тусаад байгаа, ямар цаг хугацаанд энэ үзэгдэл болоод байгаа гэдгийг тодорхойлснороо урьдчилан сэргийлэх арга замыг хайж болдог ийм шинжлэх ухаан байна. За мөн энэ эпидемиологийн шинжлэх ухаан гэдэг бол хүн амд суурилсан шинжлэх ухаан гэж бүлэг хүмүүсийн дунд олонхын дунд ямар үзэгдэл буй болоод байгааг илүү судалж тодорхойлдог ийм шинжлэх ухаан юм аа. За энэ 5 тархар судлалын саяны W-г би одоо бас монголоор хувиргаж 5 яагийн шинж гэж одоо илүү бас ойлгомжтой болгох гэж үзлээ. За ямар юм болоод байна вэ гэдэг нь хин хаана хизээ хэр зэрэг гэж тийм ээ асуултанд хариулъя. Ямар юм болоод байна вэ? Яагаад ийм юм болоод байна вэ? Энэ шалтгаанаа явуулаад байна. Ямар юм болоод байна вэ гэдэг нь юу болоод байгаа юм? Ковид гэдэг юм байгаа мó диабет бол гэж хүмүүсийн дунд тархаад байгаа мó эсвэл одоо артерийн даралт их төхөвчин хүмүүсийн дунд тархаад байгаа мó яагаад ийм юм болоод байна вэ гэдэг нь болохоор зэрэг ямар шалтгаантай бактери юм уу вирус юм уу химийн бодис юм уу хоолунд нэг шалтгаантай юм уу яаж сэргийлж дэмжиж болох юм бэ ямар арга хэмжээ авах вэ яаж шинж тандах вэ гэсэн л ийм л нөгөө 5W чинь ийм 5 яа Монголд одоо Монгол үгэнд хувирахаар ийм утга агуулгатай болж байна. За ямар юм болоод байна вэ гэдэг нь болохоор энэ хин хаана хизээ хэр зэрэг гэж асуултанд хариулагдах нь байна. Тэр хүн амын эрүүл мэндтэй холбоотой ямар эерэг болон сөрөг үзэгдэл болоод байна вэ? Энэ үзэгдэл бол хэдэн настай ямар мэргэжлийн хүмүүс өртөөд байна вэ? Ялгаа байна уу хүмүүсийн хооронд ч гэх юм уу? Амтрын сүнс байгаа газар нутаг хот төдийгийн хооронд ялгаа байна уу? Цаг уурын хувьд ялгаа байна уу? Тоо хэмжээний хувьд хэмжээтэй байна зэрэг асуудлыг судалж хариу олдог байх нь шүү дээ. Энэ ямар юм болоод байна вэ? Энэ үзэгдэл юу болоод байна вэ? За дараагийн нь бол за энэ жишээ байна. Жишээ нь ямар юм болоод байна вэ гэж Уман хүнсний өмнгийн тархалтын одоо зураг харагдаж байна. За энд 1991 оноос 2010 он хүртэх одоо 20 жилийн хугацаанд энэ юу болоод байгаа юм бэ гэхээр Уман хүнсний тархалт
болоод байна гэж. Энэ тархалтанд тэгвэл одоо хэн өртөөд байгаа юм гэхээр энд мэдээж умаа зооны эмэгтэйчүүд байгаа. Хизээ гэхээр бид 91 оноос одоо 2013 төр 20 жилийн хугацаанд хэр зэрэг байгаа юм бэ гэдгийг энэ тоон үзүүлэлтээр харуулж байна. Нөгөө давтамж фреквенсээр чинь яг одоо бид 100 мянган хүн амд эрэгтэй нийт хүн амд 100 мянган эмэгтэй хүн амд энэ тархалт ямар болж үзэгдэж байна вэ гэж үзэж байна. Тэгэхээр 100 мянган эмэгтэйдэл 2091-ээс 95 оны хооронд л 100 мянган эмэгтэй тутмын 62 нь бол умаа хүзүүний өмнөгөөр өвчлөсөн бол 2006-аас 10 онд бол 100 мянган эмэгтэй тутмаас 130 нь өвдөж байна гэсэн энэ тоо. Хэр зэрэг байна вэ гэхээр их байгаа нь харагдаж байна тийм ээ. Сүүлийн 20 жилд бол нэмэгдэжээ гэдэг нь харагдаж байгаа. За мөн ямар юм болоод байна вэ гэдэг нь болохоор яаж гэнэ вэ? Энэ умаа хүзүүний өмчгийн шинэ өвчлөлтийг харуулж байна. Шинэ өвчлөлийн төвшин хэр зэрэг байна вэ? За нийт өвчлөлийн төвшин энэ цэнхэр байна. За өвчлөлийн стандартчилсан төвшин гэдэг нь олон улсад одоо нийцсэн үзүүлэлтээр гаргасан үзүүлэлт нь энэ байна. Өвчлөлийн төвшин эмэгтэй хүйсэнд ямар байна вэ гэдгийг нь харуулсан байна. За мөн энэ ямар юм болоод байна вэ гэдгийг нь одоо хин гэдэг дээр энэ илүү одоо хариулна энэ зураг. Жишээлбэл энэ онуудад хин илүү өвдөд аль насныхан гэдэг чинь хин гэж 19 насныхан илүү өвдөд байна уу? Эсвэл 50-60 наснда илүү өвдөд байна уу гэдгийг энэ зургалаар харж байна. Тэгэхээр 50-аас одоо 59 наснда бол хамгийн өндөр өвчлөлттэй байх нь шүү дээ. Дараа нь бол одоо 40-өөс одоо 49 наснд бол өвчлөл энд 30-аас одоо 39 насны өвчлөлүүд энэ харагдаж байна. Тэгэхээр зэрэг нас ахих тусам энэ өвчлөл илүү тохиолддог юм байна гэж харагдаж байна. За энэ одоо асуултанд бол хаана гэдэг нь илүү хариулагдана. Ямар юм бол одоо хаана гэдэг нь болохоор зэрэг аль аймагт энэ өвчлөл их байна вэ? Хамгийн их нь аль аймаг байна вэ тийм ээ? Хамгийн их нь болохоор зэрэг энэ Дархан уул аймагт 100 мянган хүнд 33-34 нэштэй 100 мянган эмэгтэйгээ 10 жилийн дондж байгаа ч үзэхэд бол. За мөн дараа нь Сэлэнг аймагт байна. За ингээд Дорнот аймагт хамгийн одоо их тохиолдож байгаа 3 аймаг байна гэж. За яагаад ийм юм болоод байгаа юм бэ гэдэг нь нөгөө шалтгааныг тодорхойлох гэж байна. Шалтгааныг тодорхойлох гэдэг. За тэгэхээр энэ одоо шалтгаан юу юм бэ? Умаа хүзүүний өмнө гэдэг бол бие вирусын шалтгаантай гэж тогтоогдоод байгаа. Хүний папиллом вирусын улмаас умаа хүзүүний эсийн гэмтэц байдаг. За энэ эсийн хөнгөн гэмтэц бол 60 болон түүнээс дээш хувь тохиолддог хувирал. За мөн одоо дунд зэргийн гаж хувирал нь 10%. За мөн энэ 2-оос 4 жилд өөрөө эдгэрдэг юм байхад 50-аас доошгүй хувь нь хорт автар шилждэг гэснийг эрдэмтэд судалж тогтоосон байна. Тэгэхээр энэ ерөөсөө л умаа хүзүүний өмнө бол хүний папиллом вирусээр үүсгэгддэг жантай байна гэдгийг харуулж байна. За тэгээд энэ зургал дээр үзүүлээ. Энд одоо хүний папиллом вирус байна. Энэ халдварлаад умаа хүзүүний хавтгай хочуурсыг гэмтээгээд зарим нь хэлсэн. Одоо 50% нь шууд өөрөө эдгэрч болтол 50-аас дээш хувь нь заримдаа бол ер нь бол хүндэрч ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хүндэрч хавдарч шилждэг юм аа гэж. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр зэрэг энэ умаа хүзүүний өмнө өрчлөн сэргийлэх арга зам байна уугүй юу гэдгийг харуулад байна. Тэрүүний бидний энэ ярьснаар умаа хүзүүний өмнө хөнгөн зэргийн гаж хувирал бол 60% нь тохиолддог. Энэ хөнгөн зэргийн гаж хувирлын үед бол өөрөөр хэлбэл C1-ийн энэ үед нь бол бариад авах юм бол энэ бүрэн ишиг эдгэрх нь шүү дээ. Хэвэндээ шилжих нь. Тэгэхээр энэ шалтгааныг мэдэж судалснаар умаа хүзүүний өмнөөс өрчлөн сэргийлэх болон эрт тэргэл ил арга замыг хайж олж болж байгаа. За энэгээрээ маш их одоо том шинжлэх ухаан альва өвчнөө өрчлөн сэргийлэх арга зам түүнийг яаж хянах вэ гэдэг арга замыг тодорхойлдог гэдэг ийм шинжлэх ухаан юм а гэдгийг бид ярьсан. За тэгэхээр яаж сэргийлэх эмчилж болох юм бэ гэхээр зэрэг бид нэгэнд өвчлсөн байгаа тохиолдолд бол
мэс заслын болон мэслийн бус туяа хийм эмчилгээ хийн. Харин хамгийн чухал нь бол урьдчилан сэргийлэх арга зам вакцин байна. Эрт илрүүлэх болж байна. Эрт илрүүлэх гэдэг маань бид арь өвчин хүндрхээс өмнө эрт илрүүлэх ийм одоо арга замыг хэлж байгаа юм аа. За энэ Монгол зэний өмнгийн хөнгөн зэргийн энэ хэвийн одоо хөнгөн зэргийн гэмтцүүд байна. Энэ хөнгөн зэргийн гэмтцийг одоо хүндрхээс өмнө эрт илрүүлэхийн аргаар шинжилж илрүүлээд эмчлэх юм бол энэ хавдар бас байх хүний амьдрах хугацааг яаж уртасгаж болж байгааг бол энэ зурган дээр харуулж байна. Тэгэхээр ер нь бол бид урьдчилан сэргийлэх үеийн энэ хэвийн байх үед нь л энэ эдгээр өөрчлөлтөнд оруулах гааргүй байж иж урьдчилан сэргийлэх арга нь бол энэ вакцин. Нэгэнд өөрчлөлтөнд орсон бол бид бас эрт илрүүлээд эмчлэх арга замыг хаах хэрэгтэй. Тэгээд нэгэнд өөрчлөлтөнд ороод энд одоо жишээ байна. Эрт илрүүлгээр хавдар эрт үедээ илэрсэн байна. Мөн энэ одоо эрт илрүүлэхт орохгүйгээр байгаад өөрөө одоо эмнэлэгт очиж хандсан хандлага хоёрыг үзэхэд энэ хооронд амьдрах хугацаанд хичнээн их зөрүү гарч байгааг харж байна. Тэгэхээр энэ болгоныг судалж шинжилснээрээ хүний эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга замыг хайдаг, эмчилгээний боломжтой, хяналтын боломжтой арга замыг тодорхойлж өгдөгөөрөө энэ тархар судлалын шинжилгээ ухаан өөрөө ашиглагдaltaй ийм шинжилгээ ухаан юм аа. За энэ Монголд үе шатын, өвчлөлийн үе шатыг харуулж байна. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлэхгүй, эмчлэхгүй л яваад байвал энэ хожуу үедээ л ингэж илрээд байх нь шүү дээ. Тэгэхээр нас оролт улам ихсэн л гэсэн. За ингээд энэ тархар судлалын шинжилгээ ухаанаас энэ дээрх одоо судалгаануудыг хийгээд дээр 5 одоо яагийн асуултанд хариулснаар ямар арга хэмжээ авах болов гэж. Тэгэхээр энэ дандаа жишээ, бодит жишээ ярьсан. Домоо хөвзөөний өмнгийн эрт илрүүлгийн одоо 20 жилийн үзүүлэлтийг, тархалтыг ярьлаа. Шалтгаан нь ямар гэдгийг тодорхойллоо. Тэгэхээр энд бол эрт илрүүлэх буюу эрт онцлогоог л хэрэгжүүлэх нь хэрэгтэй юм байна гэдгийг одоо тодорхойлоод ийм бодлогын баримт шүтгүүдийг гаргасан байна. Умаа хөвзөөний өмнө эмнэлэг удирдамжийг 2011 онд эрүүл мэндийн яам Монголын мянганы сорилын сантай хамтарсан ийм баримт бичиг умаа хөвзөө хөхний эрт илрүүлгийн эргэн дуудах тогтолцоо мөн энэ хавдрыг бүртгэх гэсэн ийм бодлогын баримт бичгүүдийг одоо гаргаж өөрөөр тархурсан шинж судалгаануудыг ашиглаад эцэст нь бодох арга хэмжээг бол бодлогын түвшинд гаргаж авсан байна. За ингээд яаж тандах юм бэ? Тэгэхээр тогтмол мэдээгээр тандна. Бид одоо хавдрыг бүртгэлийн одоо тогтолцоотой болж тандалт судалгааг тогтмол хийж явах, өөрөөр хэлбэл хүний папилловирусын тархалтын судалгаануудыг явуулж явах. За хавдрын бүртгэлийн одоо удирдамжаар ингэж шинжиж явах. Энийг бол хянах тандалт гэж хэлдэг. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.